Энэ өдрийн мэнд хүргэе үзэгчдээ төв зэг 7 хоногийн тойм хөтөлбөр эхэлж байна. Өнгөрч буй 7 хоногт экс ерөнхийлөгч улсын их хурлын гишүүн Баттулга төвөрг нуурын стратегийн ордыг хятадуудад зарсан асуудлыг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учрал зарлалаа. Төрийн тэргүүн байсан экс ерөнхийлөгч Баттулга 5 толгойн бүлэг ордын 50% буюу 15 их найд төгрөгөөр үнэлэгдэх ордыг ердөө 250 сая $, буюу одоогийн ханшаар 830 орчим тэрбум төгрөгөөр 4 гадаадын иргэнд офшороор дамжуулан зарсан байна. Монголын асар их баялагийг хүртэх ёстой ард түмэн биш харь илгийн хүмүүс халаасаа түнтэлгэж байна. Одоо энэ тухайн ам нээх болсон гэж засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учрал хэлсэн юм а. Одоо хөдөө орон нутгаар үндэсний баялагын сангаа иргэдтэй авчрыг 34-өөс 50% авъя гэд манай одоо төрийн тэргүүн байсан Баттулга ерөнхийлөгч яриа явж байгаа. Үгээрээ биш үйлдэлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог төгрөг нуурын ордыг одоо бид ярих цаг бас ирсэ. Тэгвэл адилхан ярина. Тэгэхээр бүгдээрээ л яриа л явъя. 39 стратегийн ордыг ярихаар бүгдээр энийг ярьж байна шүү дээ. 5 толгойн бүлэг ордын 50%, 3 тэрбум тонны нөөцтэй 15 их найд төгрөг зөвхөн тусгай амнаатын 5%-аар бодвол ард түмэнд ирэх ёстой байсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учрлын хувьд үндэсний баялагын сангийн тухай хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Ингэхдээ Energy Resource Mark ачид ихтийн асуудал хөндөгдөх хүлээлттэй байна. Чуулганы хуралдаанд учрал хамгийн түрүүлж экс ерөнхийлөгч Баттулгын асуудлыг цогсон олон нийтийн анхаарлыг татлаа. Улсын их хурлын гишүүн Дамдан нэм стандартын 39 ордын дээрээсээ 2 ирмэлэгддэг төгрөг нуурын нүүрсний орд Баттулга болон Сингапур хамаатных нь гараар 250 сая $, гадагш зарагдсан байдаг стратегийн ордуудын тухай бүгдийг нь зэрэг цогт нь оруулж ирж ярих ёстой гэсэн учрал сайтын зарчмын байр суурийг дэмжиж байна гэж цахим хуудаснаа байр сууриа илэрхийлсэн юм а. Харин тэргүүн шадар сайд ган төмөр энэ асуудал төрийн тэргүүн асан Баттулгыг хамгаалсан юм. Бид нар одоо өнгөрсөн хугацааны буруутгалыг нэгнлүүгээ жихээл жишээлбэл сая учрал алдаа гаргаж байна. Баттулга ерөнхийлөгч бол хөдөөгөр яваад энэ баялагын сан хэрхэн амьлуулах тухай хилцүүлэг хийж байгаа шүү дээ. Тэгэл тэрийг улс төржүүлээл бүгдэнд нь хамаатай энэ төр гэл ингээ Монголыг хуваадаг, дайсагнуулдаг энэ юмаа бол болох хэрэгтэй аль аль төвшөндөө. Засгийн газрын ээлжид хуралдааны дараагаар засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга төрийн тэргүүн асан Баттулгыг өөрийн хутгасан асуудлаа өөрөөр шийдэх 7 хоногийн хугацааг өгч байгааг дуулгаж байлаа. Хэрв энэ заасан хугацаанд шийдэж чадахгүй бол засгийн газар хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээг авахаа илэрхийлсэн юм а. Би одоо улсын их хурлын гишүүн Монгол улсын төрийн тэргүүнээр ажиллаж исэн Баттулга гойд хандаж хэлье. Та бол энэ стратегийн 39 стратегийн ордод хамаардаг төгрөг нуурын ордыг зарсан чинь үнэ. Зарахтаа Виржиний аралд бүртгэлтэй Well Delight Limited, Brave Line, Сингапурт бүртгэлтэй Camex Pte Ltd, Хонконгод бүртгэлтэй Minhong гэдэг компаниар дамжуулж энэ компаниудыг оролцуулж үндэстэн дамсан санхүүгийн схем хийж $250 сая зарсан чинь үнэ. Дээрэс нь та бол Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж исэн чинь ч бас үнэн. Мөн баялагийг иргэддээ өгье. Байгалийн баялагтай эзэн болёо гэж ярьж яваа чинь бас үнэн. Эх орон сэтгэлтэй Монгол ялна гэж ярьж явсан экс ерөнхийлөгч Баттулгын үг үйлдэл нь зөрдөг тухай 3 үннийг улсын их хурлын гишүүн Дамдан нэм нэрлэлээ. Монгол улс даяар тойроод байгалийн баялагийг ард түмэнд өгөх ёстой гэж яриад байгаа энэ хүн өөрөө тэр төгрөг нуурын орд гэдэг стратегийн ордуудын одоо 39 орд байдаг. Энэ ордын дээрээсээ 2 тоор хамгийн том ордуудын нэгийг хятадуудад зарцсан нь үнэн шүү дээ. $250 сая зарцсан гэдэг хэвлэл мэдээлэлээр хаа байсан 2010 оноос хойш шуугаад ирсэн шүү дээ. Үнэн шүү дээ. Бизнесийн холбоо хамааралтай гэдэг биелийн билүүний хүн байдаг үстэй. Энэ баян голыг авсан, энэ махын пиксийг авсан, талхах чихрийг авсан хамтрагч нь байдаг шүү дээ. Тэр хүнийх нь нэр нь тэр биржийн сайтн дээр явж л идэг юм билээ шүү дээ. Энэ хүмүүс нь нийлээд энэ стратегийн хамгийн том ордыг хулгай хийгээд авцсан. Тэгээд учрал сайдын яриад байгаа юм бол зөв шүү дээ. Үнэн багхгүй. Энэ асуудалтай холбоотойгоор зарим эрх баригчид ямар байр суурьтай байгааг хүрхье. 15 жил шалгасан. Тэр байтугай нэг нэр бүхий бизнесмений эхнэр хаяад явхад хүртэл Батлага гишүүнээс боллоо гэж мэдээлэл хийдэг. Тэгээ би нэг асуудал гэж үзэхгүй л байгаа. 15 жил шалгаж ирсэн энэ 16 дахь жилийн л асуудал дахиад нэг асуудал байна гэж бодож байгаа. Өөрөөс нь асуусан.
Өөрөөс нь асуусан чинь хэрвээ надад ийм орд байсан бол би наадахыг чинь улсын мэдэлд авах ёстой гэж та нартай 21 аймаг тойрохгүй байлгүй дээ. Хуулийн байгууллага шалгуулна гэж надад бол хэлсэн. Ойрхон байдгийн хувьд тэгж асуусан. Төвөрг нуурын орд болон Баттулга гишүүний асуудал дээр бол засгийн газрын шийдвэр гарсан асуудал учраас нам хамаагүй ном журам хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэж харж байгаа. 7 хоногийн хугацаа гэдэг нь эх 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар стратегийн ордуудын асуудал орж ирнэ. Үүнтэй холбож засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хэлсэн болов уу гэж бодож байна. Нэмж стратегийн ордоор оруулж ирэх үгүй юу гэдэг 39 орд дотор төвөрг нуур байгаа. Баттулга сонгуулийн үеэр иргэдтэй Эрдэнэ дотод уулзалт хийхдээ байгалийн баялагаас хувь хишиг хүртэнэ гэж ярьсан. Мөн хувь айл өрхийн 10 сая төгрөгийн хэрэглээний зээлийг тэглэнэ гэж ярьж явсан. Их усүр нь тодорхой болоод л хэлж байж л тэ. Сонгогчдынхаа өмнөөс талархаж байна. Та хойд бүсэд 80 мянга гаруй айл өрхийн хэрэглээний зээлийг тэглэж өгөөрэй. Багнуураас шивээ аваа хүртэлх нутагт доод цэрдийн настай хүрэн нүүрсби чойр нилгэн сав газар гэгддэг бүрэн судлагдаагүй энэ бүс нутагт төвөрг нуурын нүүрсний бүлгөрд оршдог. Социализмын үед буюу 1980-ад онд хийсэн хайгуулаар Төв аймгийн Баян сумын нутагт Улаанбаатараас 130 км-т оршдог. Төвөрг нуурын ордыг 1983-аас 1985 оны хооронд улсын төсвийн 110,358 төгрөгийн төсөвт өртгөөр өөрчлөн хайгуулахын илрүүлж энэ орд 20-30 км талбайг хамардаг 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөц байгааг анх тогтоож байжээ. Төвөрг нуурын бүлэг ордод 10 гаруй компани лиценз эзэмшдэг. Camex компаниг 2006 онд улсын их хурлын гишүүн Баттулга үүсгэн байгуулж улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байдаг. Улмаар уг компаниараа дамжуулан Төвөрг нуурын орд газрыг эзэмшигч Төвөрг нуурын энержи компаниг 10.1 сая Хонконг доллараар худалдаа авч Сингапурын хятад Билли Лим, Сингапурын улс төрч Ечуланаар Camex компаниг хувьцаа эзэмшигч болсон. Мөн Сингапурт бүртгэлтэй Genco Holding компани хамтран эзэмшигч Сингапур улсын иргэн Танка Хог, Ечуланг бүгд найрамдах хятад ард улсын иргэн Билли Лимийн төрсөн хүү болох Денис Лим нарыг Төвөрг нуурын ордыг эзэмшиж буй Camex компанийхаа 54.5% эзэмшигч болгосон байдаг. Одоогийн байдлаар тухайн компани эцсийн өмчлөгч Божогийн Норов самбуу гэсэн мэдээлэл байна. Одоогоос 5 жилийн өмнө бүртгэл нь баталгаажсан байна. Мөн өмнө нь хэн эзэмшиж байсан нь нээлттэй мэдээллийн сангаас устжээ. Ард түмэн энэхүү Төвөрг нуурын ордыг экс-ерөнхийлөгч Баттулгаас авч чадах эсхийг харахад үлдэж байна. Тойм хөтөлбөрийн дараагийн хэсэг засгийн газрын 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн тухай хүргэе. Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсыг 2020-оос 2021-с 2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол улсын засгийн газрын 2024-оос 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Засгийн газрын ажлын үнэлгээ 66% тай гарсан байна. Энэ нь муу буюу F үнэлгээ мөн биз мөн нүүрсний үн өссөн учраас дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн гэд байгаа боловч хөрсөн дээр иргэд үнийн өсөлтөнд дарлуулсан хэвээр байна. Төсөв данхаасан хэвээр төрн мөнгөөр туйлсан хэвээр байна гэж улсын их хурлын гишүүн Жаргалан байр сууриа илэрхийлсэн юм а. Оюун эрдэнэ ерөнхий сайд гүйцэтгэлээ тайлгансан илтгэлтэй ковидыг ялсан гэж ярьчих шиг болсон. Тэгээ ковидын үед юу болсныг дахиж сануулах хэрэгтэй юм шиг байна. Эх орондоо ирж чадлаггүй гэр бүлээсээ хагдсан хүмүүс Улаанбаатар хот руу орж ирэх гээд 22-ын товчоон дээр ам насаа алдсан эмэгтэй 8 сая төгрөгийн ковидын багц үе төмөн хүний эрхийн зөрчлүүдээ бид нар мартсан юм уу? Эдийн засаг 5%-аар агшсан тэр үеийн алдагдлаа өнөө хоёр нөхөж чадалгүй дампуурсан үе төмөн олон аж ахуй нэгжүүд байна шүү дээ. Боловсролын хоцрогдлоо өнөө хоёр арилгаж чадахгүй байгаа маш олон хүүхэд багчууд байна. Тэгээ энэ хугацаанд юмны үн хэд дахин нэмэгдсэн, иргэд өдөр тутам үнийн өсөлтөд дарлуулж байгаа. Энэ талаар улсын их хурлын гишүүн Тэмүүжин шүүмжлэл хэлсэн том төслүүд эдийн засгийн тоо баримтаа илүү хилээд байгаа болохоос биш иргэний арчлал хуулийн засаглал руу юу хийсэн гэдэг үзүүлэлт маш сул байна. Мөн энэ тайлангийн өмнө төмөр замын хил холболттой асуудлыг хилэлцэх үеэр ерөнхий сайд маш ноцтой өгүүлсэн Монгол улсад хариуцлага алдагдсны жишээ байх Монгол улсын засгийн газар өөрийнхөө хийсэн гэрээг өөрөөсөө орлохгүй айл гэрээс энэ гэрээг олж ирлээ гэсэн үндэсний аюулгүй байдал дээсэн дөрөөн дээр тогтож байгаа юм шүү гэж хэлсэн юм а. Яахаараа засгийн газрын архив дотор байгуулсан гэрэл байхгүй болчтой юм. Хариуцсан албан тушаалтууд нь юу хийж идэх юм? Засгийн газар өөрөө өөрийнхөө дотор байгаа алдаа завхарлыг
Тэр өөрийнхөө дотор байгаа энэ авилга гэж хэлэх юм уу, ашиг сонирхол гэж хэлэх юм уу, юу гэж хэлэх юм? Энэ зүйлээ ингээд олж тогтоож чадахгүй байж алдаагаа яхаараа иргэний хувийн амьдрал, бизнес эрхлэгчдийн бизнесийн дундаас ингээд босгож ирээд байгаа юм бэ. Энэ бол манай ардчлалын хамгийн одоо хойшоо татсан тэр сул үзүүлэлтийн нэг шүү. Монгол улсын хэн нэгэн албан тушаалтан архивыг бүтнээр нь айлын тал руу гаргахад бид эрүүгийн хэрэг үүсгээд хариуцлага тооцоогоо явахад тэрийг нь дасан зогсоогоод төрийн том шагнал өгчөж ирсэн. Энэ мэд галзууралч нь төр дотор байгаа энэ хариуцлагагүй байдлыг одоо өөгшүүлээд байгаа юм аа. Улсын их хурлын гишүүн Саран Чулуун хүний хамгийн анхдагч хэрэгцээ бол орон байр болон хоол хүнс манад хөгжлийн бэрхшээлтэй 113 мянган иргэний 13% нь орон сууцнд амьдарч байна. Үлдсэн хүмүүс нь түрээс, зарим нь айлын хашаанд, зарим нь орон байргүй. Ийм хүмүүсийг анхаарах юм уу? 2023 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон байраар хангах хөтөлбөр гарсан байна. Аргаа бараад хандлт судалгаа авлаа холбогдох 3 байгууллага руу хандахаар хайхрамжгүй хандаж байна гэж өөрийн байр суурийг илэрхийлж байсан юм а. За төрийн байгууллагууд чухам яагаад нэгний 100% дүгндэг мөн энэ дүгнэлтэн бодит байдал дээр хизээж нийцэж байгаагүй мөн гишүүд асуусан асуултанд маш бөөрөнхий тойруулж хариулж байна. Бүх зүйлийг тодорхой байлгах шаардлагатай байгааг шижир гишүүн хэлж байсан юм а. Тойм үргэлжилж байна. Төрийн өмчит компаниудад томилогдсон бүтээмж болон хяналт хариуцсан менежерийн томилгооны асуудал олон нийтийн анхааралд байна. Бүтээмж нэмэх биш суудал нэмэх томилгоо нь төрийн өмчит компанид бүтээмж хяналт хариуцсан менежер гэх шинэ нэртэй албан тушаалт бий болжээ. Үүрэг нь тодорхойгүй, хариуцлага нь бүрхэгч тодорхой нэг хэсэг хүмүүст л маш хэрэгтэй судал бололтой. Төрийн өмчит компаниуд дээр хийгддэг томилгоод сонгуульд нэр дэвшээд гишүүний суудал сууж чадаагүй бол улс төрийн карьераа хадгалж үлдэхийн тулд худлаач хамаагүй улс төржиж попорч байгаад нэг албан тушаалаас зуурч үлддэг асуудал ужиграад удчихсан. Бодит байдал дээр эдгээр менежерүүд компани хөгжилд ямар хувь нэмэр оруулж байгаа нь тодорхойгүй. Гэхдээ тэдний амнаас гарч байгаа тогтолцооны өөрчлөлт, ард түмний эрх ашиг, шудраг ёс гэх уянгалаг үхсэн сошиалд нийлээд бүтээмжтэй төгдөг нь батлагдсан. 126 гишүүдээс эхнээсээ томилгоог шөмжилж эхэлсэн. Сүүлийн үед олонний анхаарлын төвд байгаа төрийн өмчит компаниуд томилогдсон бүтээмж болон хяналт хариуцсан менежерийн албан тушаалтай холбоотой мэдээллийг хүргье. Хамгийн сүүлд гарсан мэдээллээр төрийн өмчийн 99 компани, түүний охин компани нийлээд 123 компани байна. Энэхүү 123 төрийн өмчит компаниудаас ашигтай ажилтдаг нь ердөө 5. Гэвч засгийн газар хамтарсан нэрийн дор төрийн өмчит компаниудад 400 гаруй бүтээмжийн болон хяналтын менежер томилох юм байна. Одоогоор арчилсан намаас 20 гаруй менежер төрийн өмчит компанид менежерээр томилогдсон бол Монгол Ардын намаас ч мөн тооны гишүүдэд төрийн өмчит компанид менежер нэрийн дор байршуулад байна гэж хэлж болно. Мөн хүн намч хүнээ байршуулсан энэ бол зардлыг улам өсгөж байгаа гэсэн үг юм. Хяналтын менежерт арчилсан намынхан бүтээмжийн менежерт Монгол Ардын нам хүн намынхан гол нь томилогдож байгаа ажээ. Угтаа бүтээмж хариуцсан менежер болон хяналт хариуцсан менежерийн албан тушаалд тус бүр нэг хүн томилогдох учиртай, гэвч зарим компаниуд түүнээс давсан тоогоор томилгоо хийсэн тохиолдол байна. Энэ асуудалтай холбоотойгоор улсын их хурлын гишүүн энх баяр 400 бүтээмжийн менежер томилж байгаа нь улс төрийн авилга гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн яриаг хүргье. Энэ намуудыг дугаа олох гэж байгаа. Найрын дундаа идэж уух гэж байна гэсэн үг. За энийг бол энэ хүмүүстээр бол тэгээ авилгатай тэмцэх газар хуулийн өрөөндөө сайн хяналтаа тавиарай. Улс төрийн хүрээнд энтэй нь бол бид өөрсдөө тэмцэнэ. Гант төмөр арчсан намын дарга бол ингэж хэлсэн байна. Бүтээмжийн менежергээ дотор нь манайхан хүнээ оруулж яагаад хянах гэж байгаамаа гэж хэлсэн байна. За дорчхонд хүн намын дарга бол манай намынхан дандаа ухаантай хүмүүс томилж байгаа. Манай намынхан бол аюу дандаа ухаантай хүмүүстэй учраас одоо асуудал гарахгүй гэсэн бэл. Тэгсэн мөртлөө бие биенээ зодоод нүдэд байгаа. Төрийн өмчийн 123 компанид 400 бүтээмжийн менежер томилгоо нь жилдээ зөвхөн цалинд 30 тэрбумыг зарцуулах юм. Тэгвэл шинэхэн менежерүүд хамгийн багадаа 5-7 сая төгрөгийн цалин сард авах юм а. Өөрөөр хэлбэл 123 төрийн өмчит компани томилогдсон 400 хүний цалингийн зардал сард дунджаар 1.5-аас 2.1 тэрбум төгрөг зарцуулна. Харин цалинтай холбоотой үүсэх асуудлыг сангийн сайд жавхлан тайлбарлахдаа
Зардал орлогоо өөрсдөө тооцоод явдаг компаниуд учраас төсөв дээр ямар нэгэн дарамт ирэхгүй гэв. Төрийн өмчийн 123 компани 43 нь алдагдaltaй ажиллаж байна хэмээн дүгнэгдсэн байдаг. Харин 43 компани дотор 3 жил дараалан алдагдaltaй ажиллаж байгаа ч өнөөдрийн хүртэл тодорхой арга хэмжээ ахуулалгүй яваа 21 компани бий. Улмаар алдагдaltaй ажиллаж байгаа гихт тодтол багтаад байгаа 43 компани алдагдлын дүнгийн нийт хэмжээ 150 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм а. Мөн энэ томилгооны асуудалтай холбоотойгоор авилгатай тэмцэх газрын дарга Даш Даваагийн яриаг хүргье. Төрийн өмчийн компаниуд ч одоо бол нэмэгдээд байна. Эн чинь ингээд одоо хувийн хвшилтэйгээ өрсөлдөд байна. Тэгээ засаглал нь тунгалаг биш байна гэдэг л асуудлууд яригадаад байгаа юм. Тэгэхээр энэ нөгөө төрийн өмчийн компани албан тушаалтнууд чинь нөгөө нийтийн албан тушаалтныхаа зарим ангилд нь зарим нь ордгоо, зарим нь удирдах ажлууд нь ороод зарим нь ордгоо ингээд нийтээр 45 мянган эдгээр нийтийн албан тушаалтан байгаач ингээд нийтийн албан тушаалтан байгаач одоо ингээд цаашдаа энэ одоо нэмэгдэх одоо юм одоо нөгөө бидний хараа хяналтаас одоо сулраад үлдчих тийм одоо их боломж одоо төрийн өмчийн компаниуд дээр байгаа гэж бол харж байгаа. Тэгээд энэ бол одоо авилгын гэмтрийг үлдэх одоо эсвэл одоо авилгын гэмтэрт одоо орох одоо энэ нөхцөл суурь одоо болохыг бол үгүйсэхгүй байна. Мөн тэрээр төрийн өмчит компаниудын тоо нэмэгдэх тусам хянахад хэцүү болж авилгад өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна гэж хэлж байв. Ажиллах хүний тоо нэмэгдийн хэрээр бид хянаж чадахгүй нөхцөл үүсэх боломжтой. Энэ төрийн өмчит компанийн зарим албан тушаалтнууд нийтийн албан тушаалд харьяалагдгүй тул хөрөнгө орлогыг нь хянах боломжгүй байна. Одоо болтол тэдний хөрөнгө орлогыг хянж байх эрх зүйн зохицуулалт хийгдээгүй гэдэг далд утгаараа энэ нь төр өөрөө авилга хээл хахуул хулгайг дэмжиж толгой дээр гаргаж байгаа нэг хэлбэр гэж хэллээ. Тайм хөтөлбөрийн дараагийн хэсэгт улсын их хурлын гишүүдийн цалингийн асуудал нийгэмд шүүмжлэл дагуулад байгаа асуудлыг дэлгэрүүлж хүргье. Хэвлэл мэдээлэлд гишүүд цалингийн талаарх мэдээллийг хүртэл зөрүүтэй ярьсан, зарим нь сард 20 сая төгрөг хүрэхгүй байгаа тул 40 саяыг нэмүүлье гэж хүртэл хэлсэн. За тэгвэл улсын их хурлын гишүүд хэдэн төгрөгийн цалин авдаг талаар хүргэе. Монгол улсын их хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 1-т улсын их хурлын гишүүний цалин хөлс томилолт бичиг хэрэг болон үйл ажиллагааны эргийг бусад зарлыг улсын их хурлын жил бүрийн төсөвт тусгаж санхүүжүүлэхээр заасан. За улсын их хурлын 2020 оны 40-р тогтоолын улсын их хурлын гишүүн нь сард үндсэн цалин 6.1 сая төгрөг, онцгой нөхцөлийн нэмэгдэл 30% буюу 1.8 сая төгрөг, нийт 7.9 сая төгрөгийн цалинтай. Инхээр 126 гишүүний сарын цалинд 768.6-аас 995.4 сая төгрөг, жилийн цалинд 9.2-оос 12 тэрбум төгрөг зарцуулагддаг байна. 2025 онд улсын их хурлын нэг гишүүн сард 21.8 сая төгрөгийн зардал төсөвлөгдөжээ. 126 гишүүний сарын зардал 2 тэрбум 746 орчим сая төгрөг, жилийн зардал 32 тэрбум 961 орчим сая төгрөг зарцуулагддаг байна. Нэг гишүүн сард төсөвлөгдсөн зардал болох 21.8 сая төгрөгөөр доорх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүнд гишүүдийн цалин болон хууль тогтоомжийн төсөл санаачлах, судалгаа хийх, хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоо хийх, хууль тогтоомжийн үзэл баримтлалын төсөл болон хууль тогтоомжийн төслийг боловсруулах, ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэн хуулийн этгээдийн төлөөлөл олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэх санал авах, хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах болон бусад орны хууль тогтоомж туршлагатай танилцах, судлах, тойрогтой ажиллах, иргэд олон нийтийн үйл ажиллагаанд оролцох зэрэг арга хэмжээнд зарцуулагддаг байна. Тэгэхээр улсын их хурлын 126 гишүүний сарын болон жилийн цалин зардлын хэмжээг нэмж тооцоолъё. Нэг сарын цалин болоод зардал 3.5-аас 3.7 тэрбум төгрөг, жилийн цалин болоод зардал 42.1-ээс 44.9 тэрбум төгрөг зарцуулагддаг байна. Тайм хөтөлбөрийн төгсгөлд хувь хүний орлогын албан татврын 10%-ийг 1% болгох асуудлыг төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцэхэр болжээ. За тодруулж хэлэх юм бол хүн амын хувь хүний орлогын албан татврыг 10-аас 1% болтол бүсчилсэн байдлаар бууруулах асуудлыг 10 гаруй жил ярьж судалж өнгөрсөн парламентын үед хуулийн төслөө өргөн барьж байсан боловч хэлэлцэгдээгүй. Харин энэ 7 хоногийн чуулганы хуралдаанаар хувь хүний орлогын албан татврыг 1% болгож бууруулах иргэдийн санал 100 мянга хүрсэн тул төсвийн байнгын хороонд шилжүүлэн хэлэлцэхээр болж байна.
Ойрын өдрүүдэд нэр бүхий гишүүдтэйгээ хамтран бүсчилсэн байдлаар хувь хүний орлогын албан татварыг 1% хүртэл бууруулах төслийг боловсруулалт дахин өргөн барихаар ажиллаж байна. Төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.